их удаага зохион байгуулагдаж байгаа Canton Fire үзэсгэлэн нь бүгд найрамдах Хятад ард улсын өмнөд нутагт оршдог Гуандун мужийн Гуанжу хотно 60 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Эртний Хятадын торгоны замын худалдааны бүс нутаг байсан Гуанжу хотыг дэлхийд дахин энэ үзэсгэлэнгээр нь илүү сайн мэддэг. Энэ ч үүднээс Canton Fire үзэсгэлэн олон улсын бизнесийн зах зээлийн чухал суваг болж орон орны үйлдвэрлэгч бизнесмэнүүдийн уулздаг газар болжээ. Олон улсын бизнесийн зах зээлийн параметрад олон тоног хөрөмжийн худалдаан уртын чухал суваг болсон Canton Fire үзэсгэлэн 120 удаагаа амжилттай зохион байгуулагдаж байна. Дэлхийн өнцөг булан мөрөөс ирсэн бизнес эрхлэгчид болон үйлдвэрлэгчдийн хөл дарагдсан Canton Fire үзэсгэлэн уламжлалт ёсоор электрон бараа болон гэр ахуйн цэцлэн хэрэгсэл, химийн бүтээгдэхүүнүүд, хүнд машин механизм, автомашин болон багц хэрэгсэл гэсэн бараа бүтээгдэхүүнүүдэд танилцуулж байна. 1990 онд Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засаг руу шилжснээр орон даяар өрнөж байсан үйлдвэржилт үгүй болж ганцхан 8-ачид олширсан. Гэхдээ сүүлийн 10 орчим жилийн хугацаанд Монгол улсад үйлдвэрлэл тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Төр засгийн зүгээс ч эрхэм бүр үйлдвэрлэгч болж байж улс орноо хөгжүүлэх ёстой гэсэн бодлого ярих болсон. Энэ хүрээнд Монголын үйлдвэрлэгч бизнесмэнүүд үйлдвэрлэлээ өргөжүүлэх шин санааг эрэлхийлж, шин технологиудыг амжилттай нутагшуулсан байгаа. Тиймээс Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнгөрсөн жилээс эхлэн бүгд найрамдах Хятад ард улсын Гуанжу хотно зохион байгуулагддаг Canton Fire үзэсгэлэнгийн хаврын үзэсгэлэн үзэх боломжийг холбооны гишүүд болон үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нээж өгсөн юм а. Хаврын үзэсгэлэнг онцлон үзүүлдэг учраас яг энэ үеэр хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг төлхөө танилцуулдагтай холбоотой юм а. Үндэсний үйлдвэрлэл мэдээж хөгжиж байж одоо улсын их орны эдийн засаг дээшлэн хөгжих нь бол тодорхой. Тэгээд манай баялаг дэвшлэг дэмжих холбоо ганц гол зорилго бол үндэсний үйлдвэрлэгчдийг тийм ээ үндэсний хэмжээнд үндэсний одоо баялаг бүтээгчдийг бий болгож гаргаж ирэх зорилготой. Тийм учраас бид бүхэн бүр анхан шатны нэгжээс нь аваад зохион байгуулдаг байж байгаа. Тэгээ мэдээж ер нь бол аливаа үйлдвэрлэлийг нэг хүн гав ганцаараа бас босгон гэдэг бол одоо айгүй хүнд байхгүй юу. Ерөнхийдөө бол тийм ээ бүх зүйлийг ганцаараа хийнэ гэвэл айгүй хэцүү. Тийм учраас бүгдээрээ хамтраад тийм ээ эвлэлд нь нэгдээд ингээд бас нэг том үйлдвэрлэлийг цогц үйлдвэрлэлийг гаргаад ирвэл бас энэ нь өөрөө их гоё үйлдвэрлэл. Тийм учраас ер нь бизнес аяллаа ганц гол зорилго бол нийт бизнес эрхлэгчтэй, баялаг бүтээгчтэй хооронд нь хэн юу хийдгийг те хэнд ямар давуу тал байна. Энэ бүгдийг л одоо хооронд нь одоо танилцуулж холбоос гүүрэн болох одоо ийм зорилготойгоор энэ баялаг зохион байгуулад байгаа шүү дээ. Энэ жилийн Canton Fire үзэсгэлэнд нийт 24 мянган нийлүүлэгч компани 150 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулсан юм а. Гэхдээ Canton Fire үзэсгэлэнд Хятадын болон Солонгос, Тайвань, Малайз, Энэтхэг, Турк гэх мэт улс орнуудаас ирсэн компаниудын бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүд худалдаалагдаж цаашид нийлүүлэлтийн гэрээ хийгддэг гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн жил бүрийн үзэсгэлэнгээр Хятадын тоног төхөөрөмжүүдийн 40 орчим хувь нь зарагддаг гэсэн судалгаа байна. Тиймээс баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнгөрсөн жилээс эхлэн Canton Fire үзэсгэлэнгийн аяллыг өртөг багтаахаар зохион байгуулж эхэлсэн юм. Учир нь тус үзэсгэлэн нэгдүгээрт тоног төхөөрөмж худалдаж авъя гэхэд үний хувьд хямдхан, хоёрдугаарт Монгол доор, гуравдугаарт тоног төхөөрөмжийн ашиглалт давуу талтай байдаг юм а. Энэ нь ч Монголоос тус үзэсгэлэнг зорин очсон үйлдвэрлэгчдэд илүү давуу тал болж байгааг үйлдвэрлэгч бизнес эрхлэгчид ярьж байна. Тэд үзэсгэлэнгээс хайсан тоног төхөөрөмж олоо зогсохгүй шин бизнесийн санаагч олж чадсандаа олзуурхаж байлаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо U-Travel компани хамтран зохион байгуулсан 121 дахь удаагийн Canton Fire үзэсгэлэнд нийслэл орон нутгаас нийт 40 гаруй хүн оролцсон бөгөөд дийлийнх нь орон нутгийн бизнес эрхлэгчид байсан нь энэ удаагийн бизнес үзэсгэлэнгийн онцлог байсан юм а. За энэ үзэсгэлэн худалдаанд анх удаага ирж байна. За миний хувьд бол одоо модон эдэлд тавилга хийдэг, тавилгын бизнес эрхэлдэг. За тэгээ энэ чиглэлээрээ бол яг жижиг дунд үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилгоор
одоо техникийн дэвшилт технологи ашиглах одоо сонирхох зорилгоор ирсэн байгаа. За ямар ч сонирхсан төхөөрөмжөө олсон маш өндөр сэтгэлтэй байна. Ер нь чанар болон үнийн хувьд бол харьцангуй чанарын хувьд сайн, үнийн хувьд бол том боломжийн байна. Маш өргөн одоо олон улсын үзэсгэлэн болдсон байна. Олон газрын жуулчид, үйлдвэрлэгчид ирж оролцож байна. За энэ дээр их гоё юм үзэж байна. Ер нь хайсан зүйлээ орлоо хөдөө аж ахуй, баярлалаа, гэрэлтүүдээ ер нь бүх юмний өсөлт гарч байна. Маш сайн хөвсөлт бодлоо болдго юм байна. Дараа жил дахиж ирж ярих бодолтой байна. Сэтгэл өндөр байна. Зохион байгуулалтаа бүгдээрээ нэг үсэн ингээд явахлаар одоо нэгнээсээ бас их юм үзэж дуулж мэдэх юм аа. Одоо олоодаа багийн давуу тал тэр байна да. Canton Fire үзэсгэлэнг бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газраас бодлохоор дэмжиж өгснөөр маш олон орны бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, жуулчид, бүтээн байгуулагчдыг нэгтгэж шин санааны уурхай болсоор байна. Бизнес эрхлэгчдийг энэхүү үзэсгэлэнг үзэхэд тав тухтай танилцах бүхий л боломжийг хангаж өгснөөс гадна нэг дор 800 мянган зочдыг хүлээн авах хүчин чадалтай асар том павильонуудтай учир зочид бүтэн өдрийн турш яваад үзэж барахгүй олон сонголттой гэдгийг энд дуулгая. Гэхдээ давуу тал нь таны сонирхож байгаа тухайн үйлдвэрлэл яг таны өмнө ямар процессор хэрхэн үйлдвэрлэгдэж байгаа нь газар дээрээ явагддаг. Canton Fire үзэсгэлэнд бүгд найрамдах Хятад ард улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүд оролцдогоор бусад ижил төрлийн үзэсгэлэнгээс ялгардаг юм а. Ингээд бид үйлдвэрлэгчдэд шин санаа болох үз хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон шингэн бүтээгдэхүүний сав баглаа бодол үйлдвэрлэгч мөн барилгын багаж хэрэгслийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг та бүхэнд сонирхуулъя. Тус аж ахуйн нэгжүүд Монгол улстай дуртаяа хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлж байсан юм а. Манай компани 35 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Canton Fire үзэсгэлэнд 15 дахь жилдээ оролцож байна. Манай компани барилга болон ах уй нөхцөлдөж ашиглаж болох багаж төхөөрөмж үйлдвэрлэдэг. Эндээс нэгийг нь онцлон танилцуулахад та бүхний харж байгаа энэ таслагч бол маш жижиг хэмжээтэй мэт харагдавч төмөр болон мод гэсэн хатуу биетийг тасалдаг багаж байна. Манай компани тухайд үзэсгэлэнгээр дамжуулан олон орны үйлдвэрлэгч бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоож хамтран ажилладаг бөгөөд сүүлийн 2 жилд Америк нэгдсэн улсын компаниудтай түлхүү хамтран ажиллах болсон. Гэхдээ бид цаашдаа өөрийн найрсаг хөрш үйлдвэрлэл бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж байгаа Монгол улстай хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд явуулах сонирхолтой байна. Энэ үзэсгэлэнгийн үеэр монголчууд манай багажнаас авах хүсэлтэд илэрхийлж цаашдаа гэрээ хэлцлийн шатанд очихуйц хэд хэдэн чухал уулзалтууд болсон. Энэ уулзалтууд цаашид үргэлжилж илүү өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. За манай компанийн хувьд шингэн бүтээгдэхүүний сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлээд 25 жил болж байна. За бид Canton Fire үзэсгэлэнд 10 дахь жилдээ оролцож бүтээгдэхүүнээ танилцуулан сурталчилж байна. За энэ хугацаанд манай компани шингэн бүтээгдэхүүний савлгааны технологио илүү өндөр түвшинд хүргэж чадсан учраас өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улс оронд бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлж байгаа. За манай компани гол түнш нь Америк нэгдсэн улс, Зүүн өмнөд Ази орнууд байдаг. За гэхдээ бид хүнсний үйлдвэрлэл нь хөгжиж байгаа Монгол улстай хамтран ажиллах сонирхолтой байгаа. За учир нь үйлдвэрлэлээ илүү өндөр түвшинд гаргаж цаашлаад экспортлыг гэвэл олон улсын стандартад нийцсэн сав баглаа бодолтой байх нь чухал юм а. Энэ мэдчлэн баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагууд болон гишүүд хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болох зорилтоо хэрэгжүүлэхээр олон улсын үзэсгэлэн экспод оролцож шин санаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж судалж тэр бүр очиж оролцоод байх боломжгүй хүмүүст мэдээлэл өгөх үүргээ амжилттай биелүүлж байна. Үүний үр дүнд Монголын баялаг бүтээгчид бизнес үйлдвэрлэлээ өргөжүүлэх зөв замаа нээсээр байгаа юм. Энэ оны ганцхан жишээг дурдахад баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүд болон удирдах зөвлөл Америк нэгдсэн улсад зохион байгуулагдсан Small Business Expo болон бүгд найрамдах Хятад ард улсын Гуанчжоу хотноо зохион байгуулагдсан Canton Fire үзэсгэлэнд оролцож үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэг шат ахиулах ажилд чухал хувь нэмэр орууллаа. За энэхүү бүгд найрамдах Хятад улсын Гуанчжоу хотноо зохион байгуулагдсан 121 удаагийн Canton Fire үзэсгэлэн амжилттай өндөрлөө. За энэ удаагийн үзэсгэлэнд U-Travel компани болон баялаг бүтээгчид дэмжих холбооны хамтран зохион байгуулсан бизнес аялагт хамрагдсан Монголын 30 гаруй бизнес эрхлэгч болон үйлдвэрлэгч нар энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож за өөрсдийн бизнесийн хүрээлт хэлэх шин санаанууд болж шин техник тоног төхөөрөмжийн гэрээ хийж ганцэг дүүрэн нутаг хүсэж байна.